юм ухам одоо танигдахгүй буюу далд ухамсарт үл мэдэгдэх байдлаар байж байдаг. Сонсоод одоо бүр өөрөө зогсолт хийгээд анхаарлаа дотгош нь эргүүлээд чагнаад үзэхэд маш их мэдээлэл дотроос чинь түншээл байж байдаг. Энд энэ халшрах хам шинжийг давах хариулт нь байж байдаг. Учир нь бид нар халшрах хам шинжээр буюу шинжид өртөөд амьдарч байхдаа бүхий л анхаарлаа гадагш нь хандуулсан байдаг. Материалын ертөнц рүү. Тэгээд зөвхөн физик бие материалын ертөнц. Тэгээ энэ нүдэнд харагдаж байгаа амьдрал бодит юм байна гэд итгэцэн байж байдаг. Гэтэл дотгошоо хандуулах үед хөөх миний зүрх ингэж цохилд юм байна. Миний дотор чинь ийм мэдрэмж төрдөм биш ээ. Гунигэлт юм байна, баярлд юм байна. Баяр хөөр чинь ингэж илэрдэм байна. За тэгээд бүр цаашаа ингэж сонсоод үзэнгүүд чинь менежер миний биеийг ингэж ашигладаг юм байна. Надад ийм бодол төрүүлээд, ийм сэтгэл хөдлөл төрүүлээд, ийм мэдрэмж төрүүлээд тэгээ би ийм зан авир гаргад юм байна. Гал унтраагч чинь ингэж юм байна. Шаргалсан хэсэг чинь бүрийн цаана ингэж байж идэм байна гэд. Тэгээд бүр танаад эхлэх байхгүй те. Энэ бүгдийг ингэж танаад учрыг нь олоод сайхан үрдөө зохицуулаад ирэнгүүт чинь амьсгалаа хуранзаатай болоод байна.